2 хүүхэдтэй. Тэгээ хамт тусгаарлагдсан. Тэр үед бас нөгөө амир хүндэр тусдаг юм байна. 24 настай энэ хүний хүүхдийг аварчих юмсан л гэж бодож байсан. Нэгэн ч гэсэн ингээд нэг бас амьд үлдчихүүлгээд бит хоёрыг тусгаарлаж өгөөрөө гэд бас бусдаасаа гуйж ирсэн. Тэгээ бит хоёр тусгаарлагдсан. Гайгүй таваад гарсан. Сайн байцгаана уу? Намайг Нэргөө гэдэг. Бүсгэл аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдээг хөгжүүлэх эрчим тэмцлэгээний засгийн эрхлэгч эмч байна. Тэгээд анх 2025 оны 9 сарын 3-нд хүн маань бол анх ирсэн. За эрэхтэй биеийн байдал маш хүнд ирсэн учраас үжил шоктой ирсэн учраас ерөөсөө амь насын л хурдан аврал гэж бодоод ерөөсөө тасагтаа шууд авсан. Маш их хүнд шоктой ирсэн. Тэгээд цагаан уус сумын хараад голомжтой бүсгээс шижиглэнгүүт газ гүйж гараад ерөөсөө шатан дээрээс ар гэрийнхнаас нь таруу идсэн үү гэж асуусан. Тэгээд эцсийн гингүүд алтур судлаачид дуудаад ингээд шинжилгээ авахулсан. Бас чочирдсан. Бидэд өмнө ингэж тохиолдож байгаагүй. Ингээд эхний удаа бол бас тэр гүлцснээр ингээд нэг сүрэг гарсан учраас бас тайвширсан. Тэгээд дараа PCR-аар батлагдаад ингээд байхад бол ер нь бол бас нэлээд өмнө дээр бүгдөө чочирдж хүлээж авсан. Миний хувьд бол нөхрийнхээ хамт тусгаарлагдсан. Тэгээд зөв нэг тасагтай ажилтдаг. Гематолизийн техникч гэдэг. Тэгээ хамт тусгаарлагдсан. Тэр үед бас нөгөө амир хүндэр тусдаг юм байна. Хоёр хүүхэдтэй. Гайгүй таваад гарсан. Ингээд сэжигтэй байдлаар ингээд шинжилгээний хариу гарлаа гэдгээд бид эдийг нэг тусгаарлах болсон. Тэгээд хамт нөгөө нэг өрөөнд ингээд нэг тусгаарлан гэхэд нь бол яаж хийгээд нэгэн ч гэсэн нөгөө бас яг цагаатлахаар тэгдэг юм байлээ хүн. Нэгэн ч гэсэн ингээд нэг бас амьд үлдчихүүлгээд бит хоёрыг тусгаарлаж өгөөрөө гэд бас бусдаасаа гуйж ирсэн. Тэгээ бит хоёр тусгаарлагдсан. Тэгээд ингээд хүн болгон яг хоёулаа орсон гэдэг үүднээс хүмүүс амир бит хоёрыг бол юм сэтгэл зүгэл дэмжиж ажилласан учраас бас гайгүй даваад байна. 24 настай амар тийм хүнд үжил болоод ороод ирсэн. Ерөөсөө л манай яг эрчим тэмцлэгээний тийм үжилтэй хүндэн учраас 24 настай энэ хүний хүүхдийг аварчих юмсан л гэж бодож байсан. Алдаж онсон, сурж мэдэх зүйл их байсан. Тэгээд ер нь бол цаашдаа одоо альч төвшөндөө те одоо энэ халдвар хамгааллын дэглэмээ сайн цагч ажиллая. Тэгээд иргэд маань ч гэсэн те бас ингээд тарууны бах идэхгүй байгаасай л гэж үзэж байна. Энэ хүнд нөхцөлийг хамтарч ингээд хүнд байдлаас гарсан өсөөдийн хамт олон эрүүл мэндийн яам, цаана зөвчсөн судлал, эрүүл мэндийн газар бүх хамтарч одоо энэ нөхцлөөс гарсан нийт мэргэжлүүдтэй одоо хамтарч ажиллаж хүнд нөхцлөөс гарсан баярлалаа гэж хэлье.